хавдартай гэдэг сонсоод хүүхдүүд маань л нүдэнд харагдсан байлаа хамгийн түрүүнд. Тэ. Ядаж том хүүхд, ядаж бага хүүхдээ нэг 10 нас хүрэх юмсан гэл хүүхдүүдээ ядаж нэг томортор байж юмсан гэл бодд юм билээ. За намайг Отхон Жаргал гэдэг. Нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Одоо 40 настай. 2025 оны 9 сард одоо миний биений сар гарна тасралтгүй ирсэн болохоор эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд хавдар суулд очиж надад шинжилгээ өгөө. Тэгээд хавдар дээр очиж өгөхөд өндөвчний хорт хавдар хүн чатанда орсон байна гэж онцлогдсон. Тэгээд энд хаалгаанд ороод эдийн шинжилгээ сарын дараа гардаг юм байна. Тэндээс хаалганаас эдийн шинжилгээ аваад сарын дараа гараад одоо тэрийг хүлээж яхаар гээд яагаад тэр юу өндгөвч сав одоо боломжтой бүх юм авлаа гэсэн. Тэгээд хэвлийдээ нэлен хүйтээ тархалттай илгэндээ үсэрхийлсэн байна гэсэн. Тэгээд энийг юуханд 3 удаагийн хийм эмчилгээ яваад ахиж хаалганд орох шаардлагатай гэсэн. Тэгээ урд Хөх хотод очиж 3 удаа хиймд явсан. Дараа нь одоо ахин хаалгаа хийж одоо үсэрхийлсэн байгаа, нэлен хүйтээ үсэрхийлсэн байгаа одоо тэр хэсгийг нь бол авах зорилготой ахиж хаалгаа хийнэ гэсэн. Тэ. Тэгээ урд хаалгаа хийлэгч хаалгаа хийх шаардлагатай байгаа. Нөгөө шинжилгээ өгөөл тэгээд шинжилгээний дараа нь мэдсэн ер нь бол 25 дартай байна гэдгийг мэдээд тэгээ хаалгаанд орно гэд тэгээ Монголд хаалгаанд ороод тэгээ боломжтой хэсгийг авсан. Тэгээ боломжгүй хэсгийг химийн эмчилгээ хийсний дараа болно гэд. Тэгээд химийн эмчилгээнд эдийн шинжилгээ аваад эдийн шинжилгээний хариу сарын дараа гарна гэд. Тэнгүүт бид нар цаг алдахгүй тул сар хүлээхгүй тул бид нар Хөх хот руу Бээжин лөө юу явуулсан байхгүй юу. Шинжилгээнийх нь хариунуудыг бичгүүдийг явуулаад тэгээд ийм онцтой мага явуулсан чинь Хөх хот химийн эмчилгээ хийлгэж болно. Тэгээ ер нь бол эмчилгээ хийлгэж болно гэд. Тэгээ Хөх хотоор бид нар чинь химийн эмчилгээнд ороод одоо ер нь 3 дахь удаага орчоод ирээд байж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ 2 сарын 25-нд хаалгаанд орох юм. 25 дартай эдгээ сонсоод 4 хүүхдээ л бодсон байлээ хүн. Тэ. Хүүхдүүд маань нүдэнд харагдаал. Ер нь хүүхдүүдийн хувьд бас нас бага юм биш үү? Тий, манай 2 бага охин маань 2 бага нь 3-аас 5 насны 2 охинтой. 10-аас 12 настай 10-12 настай 2 хүүтэй. Готын 3 удаа хийм эмчилгээнд орсон. Одоо хаалгаа одоо 2 сарын 25-нд хаалгаа хийх шаардлагатай байгаа. Баруун цэжнийхээ зүүн тал баруун талд нөгөө порт гэж тавиулаад тэргээрээ юугаа хийм эмчилгээгээ хийлгэж байгаа. Өвддөг. Ер нь бол өвдөн. Тэгэл ерөөсөө яг хийм эмчилгээнд орсны дараа яг хийм эмчилгээ яг хийгдээд эхлэнгүүт эндээ ингээд порт гэх юм тавиулсан баггүй бас порт хийлгээд тэрнгээрээ нөгөө тэр нь болохоор зүрхнийх нь гол судастай холбоотой. Тэгвэл нөгөө нэг ийм судсан буцаар хийхээр одоо хин тариануудаа гадуур юу орох юм бол гар маргүй болох. Тийм эрсдэлтэй аюултай гэд. Тэгээ тийм хийлгүүлээд тэгээ тэрнгээрээ юу химийн тариаг хийлгүүлдэг. Яг химийн тариа явагдаж явах үед бол бие мэн ингээд айгүй их шахирж өвдөн. Үе мөч бүх юм нь ангинж өвдөн. Тэгээ би чинь байнга л нөгөө тийм барьж марж өгөөл ингээд хөл гарын барьж өгөж өгөөл тэгэл одоо бид нар ч одоо хийж чадах юм маань л тэр юм чинь. Би айгүй юу нь бол өтгөн өстэй. Айгүй өтгөн өсттэйсэн. Тэгэл нэг хийм эмчилгээний дараа л унцдаг юм бэл. Манайч бол надад бол яг намайг юухгүй гэсэндээ сэтгэл санаагаар унгаах гэсэндээ аль болох сэтгэл санааг маань өргөөл тий байнга л баяртай. Тэгээ байнга л миний бие хааг үргэлж барьж өгөөл. Эмчилгээд хаалгаанд орсныхаа дараа надаас ихчээ би эмч юу гэж намайг хэдэн жил амьдрна гэж байна. Би хоёр багыгаа жоохон том болгочмоор байна. Надад амар хэцүү. Би юу гэж хэлхээч мэдэхгүй. Тэгээ Монгол хаалгаанд ороод төлөв
ер нь бол ер нь юуг аваагүй. Нэгэ хаасан. Хаагаад эдийн шинжилгээ аваад эдийн шинжилгээний хариуг гин харж иж дараагийн хагалгаа хийхгүйгээ шийднэ гэсэн баггүй. Тэгээ бид нар ер нь бол Монголд ямар ч найдваргүй юм бэ. Тийм болохоор ямар нэгэн арга бодъё гэд. Тэгээ бид нар Бээжинд лөө Хөх хот руу шинжилгээний хариунууд нь явуулаад тэгээд Хөх хот болно гэд. Тэгээ бид нар явчаад ирсэн. Тэгээд ээж хизээ ирэх бол гэдэл надаас асууад. Ээж надад дараа ирнэ, ээж нутг дараа сайн болоод ирнэ. Хэмжээ иргээд гэдэг ойлгоно. Тэр үнэхээр өрөвдмөр. Ээжигээ явган гутал ээж хизээ ирэх үү гэдэг. Ээж нэг тэгээд имлэхэнд ороод тэгээд наашаа ирж ийна гингүүт унтахгүй шөнө 3-4 цагт ирсэн ч хүүхдүүд нь унтахгүй бүлэгээ bijдэг байхгүй. Тэгээд хэдэн хүүхдэнд нэг хэдэн жил харуулдаад амьдруулчмаар байгаа. Би үнэхээр яг хажууд нь яг би явдаг болохоор яаж өвддөг яаж шаналдгийг би мэддэг байхгүй. Монголын харднаас энэ дүүгээ гэр бүлтэй бас нэг хэдэн жил амьдруулмаар л байгаа болоод тэгэл бид нар ямар ч аргагүй болоод эцсийн шатанд нь орчоод юм 110 сая төгрөг шаардлагатай байгаа. 110 сая төгрөг хэрэгтэй болсон. Тэгээд өмнөх хийм эмчилгээ энэ төр дахтуунэр маань өөрсдөө ингээл боломжоор мөнгө төгрөгөө гаргаад явсан. Тэгээд одоо энэ хаалгааны энэ төр дээр бол бүр хүч бүгд дахтуунэрээсээ бүх юунаасаа хүчрэхгүй байгаа болохоор одоо Монголын харт өмнөс анд өсөж байна. Бүр эцсийн одоо аргаа юуг одоо эцсийн боломжгүй болоод одоо тэгээд Монголын ард түмнээс бид нарт туслаач ээ. Чад боломжоор бид нарт тус нэмэр болоод өгөөч ээ гэж л гуугаад байгаа. Ирээс харуулаа сэлэх. Сайн болоод ирээс сэлэх гэж байна. Ард түмнээс гойхоо юм байна. Ханыг өргөж өгөөсэй ханд гойх юм байна. Имчилгээнд нь. Одоо миний гэр бүлийг цаашдаа үр хүүхдүүдтэйгээ цуг байхад минь урт удаан цуг амьдрахад минь туслаач яа л гэж хүсэж байна.